За тэгэхээр би нэг мэдрэгчээ суурнаас нь салгаа авчихсан. За тэгэхээр мэдээлэх самбар дээр за энэ дугтур хаачих. Мэдээлэх самбар дээр 3 гэдэг дугаар анивчаад ирсэн. За 3 дахь үндсэндээ би 3 дахь мэдрэгчийг буюу Office 103 гэдэг өрөө бүс болгоод 3 дахь танилцж байгаа учраас 3 анивчаад. За тэгэхээр зөв ингээ анивчж байгаа тохиолдолд энэ мэдрэгчүүл гимтэлтэй байна гэж ойлгоно. За дэлгэцэн дээр Неспрамист гимтэл буюу Office 103 гэж гараад ирчихнэ. За тэгэхээр зэрэг нэг Неспрамист гэдэг товчон дээр дараад харна. Энд чи айл бүс ямар бүс гимтэлтэй болсныг харна. За тэгээ Enter дарахтаа зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ. За тэгэхээр энэ дээр ямар мэдээлэл гарч ирнэ гэхлээр зөв просмотр гэдэг устройство в зоне гэж байна. Тэгээд бүсдэх төхөөрөмж нь юу вэ гэхлээр зэрэг утаа мэдрэгч номер 3 тэгээд IP262 гэдэг маань галын тохиолын утаа мэдрэгч тэгээд нэгдүгээр шугам дээр байрлаж байгаа 3 дахь мэдрэгч гэсэн. За тэгээд доор нь болохоор Pateria SVS гэдэг нь болохоор холбол тасарсан байна гэсэн. Би энэ чи мэдрэгчээ суурин дээрсэн салгаа авчихсан. За гэх мэтлэгээр би дараа нь дахиад нэгийг аваадах. За салгаад бас мөн айлга дуудах байна. Энэ дээр звук одоо энэ диффузион зурагтай звук гэдэг төвшийг дарахад звук отключен буюу дуу салгасан гэсэн мэдээ гараад гэрлийн индикатор нь асчиж байгаа. Тэгээд дэлгэцийн зүүнтэлд нь мөн гимтэл гарсан учраас гимтэл гэдэг гэрэл асчиж байгаа. За тэгэхээр одоо би 2 мэдрэгч салгацсан байгаа. 2 мэдрэгч гимтэл 2 гэ гараад ирсэн. Дэлгэцэн дээр мөн ялгаагүй 2. Одоо дэлгэрэнгүйг нь үзье. За галтгой гэдэг бүс байсан нэг мэдрэгчийг би сая салгаа авчихсан. За тэгэхээр дулаан мэдрэгч 2 буюу IP 129 гэдэг мэдрэгч нэгдүгээр шугамын 5 дугаартай мэдрэгчийг салгаа авцсан. За тэгээ Pateria SOS буюу холбол тасарсан гэдэг мэдээ гарч байна. За гихмчлэнгээр гимтлийн мэдээллүүд бол ингэж гарч ирнэ. За тэгээд гимтэл хийвэн болоход за би сая салгаж авсан дулаан мэдрэгч уцаагаа ичгүү дэлгэсэн дээрээс арилж байгаа. За тэгээд систем ямар ч гимтэлгүй болсон үед систем маань буцаад дежурны режимд рүү одоо жижүүрийн баримт руу орчиж байгаа. За тэгээд би буцаагаад конопо дарахад дуу идэвхтэй боллоо.